Файл түүний систем. Файл гэж юу вэ? Бүх програм өгөгдлийг удаан хугацаанд компьютерийн гадаад санах хойд файл хэлбэртэй хадгалдаг. Гадаад санах хойд удаан хадгалагддаг нэр оноож өгсөн тодорхой хэмжээний мэдээллийг файл гинэ. Файлын нэр нь цэгээр тусгаарлагдсан хоёр хэсгээс бүрдэнэ. Файл, доогуур зураас нэр өргөтгөл. Жишээ нь намтар, цэг док. Windows үйлдвэрлэлийн систем бий болохоос өмнө ихэнх програм хангамж MS-DOS үйлдвэрлэлийн системээр ажиллаж, файлд нэр өгөх хатуу дүрэн баримталдаг байсан. Файлын нэрийн хэсэг 8 хүртэл тэмдэгт, өргөтгөл нь 3 хүртэл тэмдэгт байж болохоор байсан. Файлын нэрийг бичээд зөвхөн англи үсэг, цифр ашиглахыг зөвшөөрдөг байна. Нэр нь заавал үсгээр эхлэх ёстой. Хоосон цай нийт цэг таслалаар эхлэхийг хориглодог. Харин анхаарлын тэмдэг, долгионтой зураас доогуур зураас тэмдэгтээр эхлэхийг зөвшөөрдөг байсан. Файлын урт нэр. Windows 95 систем ажилдаг болсны дараа файлын нэрэнд тавих шаардлагууд харьцангуй хөнгөрч Windows үйлдвэрлэлийн системийн хувилбарт улам ялбар болсон. Үүнд нэгдүгээрт нь 255 хүртэл тэмдэгтийн урттай байж болно. Хоёрдугаарт нь тухайн үндэсний тэмдэгтийг файлын нэрэнд хэрэглэх боломжтой болсон. Тухайлбал Кирилл үсгээр файлыг нэрлэж болдог болсон. Гуравдугаарт нь дараах 9 тэмдэгтээс бусад хоосон цай гэх мэт хориглодог байсан тэмдэгтүүдийг ашиглахыг зөвшөөрдөг болсон. Дөрөвдүгээрт файлын нэрэнд хэд хэдэн цэг оруулж болдог. Цэгээс хойно байрлах бүх тэмдэгт нэрийн өргөтгөл гэж үздэг. Файлын өргөтгөл. Файлын өргөтгөл гэдэг нь мэдээллийн төрлийг заахаас гадна ихтэй 4 тэмдэгт байдаг. Түүнчлэн файлын нэрийг ондоо боловч нэг төрлийн файлуудын өргөтгөл нь стандарт нэг хэлбэрээр тодорхойлогддог. Файлын нэрийг хэрэглэгч нь өгдөг бол файлын төрөл ихэвчлэн түүний үүсгэж програмаас автоматар өгөгддөг. Хавтас. Каталог гэдгийн оронд Windows үйлдвэрлэлийн систем хавтас гэсэн ойлголтыг ашигладаг. Файл ба хавцыг бүлэглэн нэгтгэхэд зориулсан Windows-ийн объектыг хавтас гэнэ. Хавтас нь каталогоос илүү өргөн ойлголттой юм. Windows хавцсын ашиглалтын хамгийн дээд хэсэгт десктоп хавтас байрладаг. Дараагийн төвшөнд My Computer, Recycle Pin, Computer Local сүлжээнд холбогдох бол My Network Place хавцснууд байрлана. Файлын систем. Мэдээлэлтэйгч бүрд олон тооны файл хадгалж болно. Дискэнд файлуудыг хадгалах эмх чурмыг файлын системийн тогтоож өгнө. Файлын систем гэдэг нь файлуудыг хадгалах хавцыг зохион байгуулах систем юм а. Нэг төвшинт файлын систем. Цөөн тооны файлтай дискийн хувьд нэг төвшинт файлын системийг хэрэглэвэл тохиромжтой. Каталогт файлын нэрээс шугамн дараалттай байдаг. Дискээс файл хайж олохын тулд түүний нэрийг өгөхөд хангалттай. Олон төвшинт ашигласан файлын систем. Хэрвээ дискэнд олон зуун мянган файлыг хадгалдаг бол файл хайлтын хялбар байлгахын тулд мод бүтцтэй олон төвшинт файлын шаталсан системээр зохион байгуулдаг. Файл зам. Шаталсан файлын бүтцээс файлыг хайж олохын тулд түн рүү очих замыг зааж өгөх шаардлагатай. Файлд хүрэх замыг тодорхойлоход дискийн логик нэр шаардлагатай. Зам. Замыг заахтаа урагшаа ташуу тэмдэглэгээр хэрэглэнэ. C дискийн документ хавцны Insert Doc гэсэн нэртэй Word файлын замыг заана. Файл байрлахад нэг нь нөгөөгөө багтаасан каталогуудын нэрсийн дарааллыг тэмдэгтээр тусгаарлан бичнэ.
Хэрэглээний програм хангамж. Хэрэглээний програм хангамжийн үндсэн үүрэг бол эцсийн хэрэглэгчээс тавьсан даалгаврыг биелүүлэх явдал юм а. Хэрэглээний програм хангамжийг боловсруулахад програмчлалын олон хил ашигладаг. Энэ хилнүүд өөрийн давуу болон сул талтай. Програмын хилүүд өөрийнхөө хөгжлийн явцад компьютертэй адил хөгжлийн шатыг туулсан. Програмчлалын хилийн үндсэн хандлага нь хэрэглэгч компьютерийн техник болон програм хангамжтай харилцах ажиллагааг энгийн хялбар байлгахад чиглэгдэж байна. Хэрэглээний багц програм. Энэ нь тодорхой төрлийн ажилд зориулсан хэрэглээний програмын цуглуулга юм. Жишээлбэл Microsoft компани гаргасан Microsoft Office багц програм нь албан байгууллагын хэрэгцээг хангахад зориулсан байдаг бол Corel компани бүтээсэн Corel Draw багцад 6 мэдээлэлтэй ашиглах бүх төрлийн програм орсон байдаг. Хэрэглээний програм болгон хэрэглээний интерфейсээр персонал компьютер зориулсан програм. Компьютерд зураг тохиолдолд зургийн програмаар зурдаг. Харин баримт бичиг үүсгэхдээ баримт бичгийг үүсгэхэд ашигладаг програмаар үүсгэдэг. Хүс нэгтийн тооцоог хийх үед хүс нэгттэй ажилдаг програмаар гүйцэтгэдэг. Иймэрхүү тодорхой хэрэгцээнд зориулж ашигладаг програмыг хэрэглээний програм гэдэг. Зөвхөн хэрэглээний програм байвал компьютерийг ажиллуулж чадахгүй. Хэрэглээний програмаас өмнө үйлдвэрлэлийн систем гэдэг компьютерийг ажиллуулахад шаардлагатай үндсэн програм хэрэгтэй. Үйлдвэрлэлийн систем нь компьютерийг ажиллуулахад шаардлагатай үндсэн програм юм а. Үйлдвэрлэлийн систем нь хэрэглээний програм ба техник хоёрын хооронд жуулчлах үүргийг гүйцэтгэдэг гэж хэлж болох юм а. Текст редактор. Энэ нь компьютерийн тусламжтай текстэн өгөгдөл боловсруулдаг. Ийм програм нь бичгийн машинд олон удаа текст бичих хэрэглэгчийн хөдөлмөрийг хөгжүүлж, текст баримтаа хүссэн байдлаар хэлбэржүүлсэн баримт үүсгэх боломжтой. Хамгийн түгээмэл текст редактор бол Microsoft Word ба WordPerfect юм а. Электрон хүснэгт. Электрон хүснэгт бол өдрийн тэмдэглэл, харандаа тооны машин гэх мэт тооцоо зааварчилгааны уламжлалт хэрэгслийн компьютер ашиглаж орлуулан хийх боломжтой програм юм а. Өгөгдлийн санг удирдах систем. Хэрэг электрон хүснэгтийн тооцоо хийхэд тохиромжтой байдаг бол өгөгдлийн сангийн удирдах систем нь текст, тоо, график, бус төрлийн өгөгдөл боловсруулахад хийхэд зориулсан програм юм а. Өгөгдлийн сангийн удирдах систем нь өгөгдлийн сан үүсгэх, өгөгдөлд анализ хийх, тайлан гаргах гэх мэт функцээр хадгалагдсан ба байгууллагын бага хэмжээний мэдээллийн систем байгуулах боломжтой. Өгөгдлийн сантай ажилдаг өргөн тархсан програм бол Microsoft Access, Microsoft SQL Servers, Oracle, Microsoft Fox Pro юм а.